Өвлийн хүүдэн шин баяраа хөдөө ганцаараа явж агаад замаа алдаж машин цасан сууж өгчээ. Утасны сүлжээ байхгүй, бензин ч дуусах. Гэтэл асад нэгэн жижигхэн гэр бүдэг бадаг харагдсан тэр. Баяраа баярлан гэрхээ очиж хаалгын тогшвол нэгэн ядарсан төгтөө хөгшин эмээ нээж өг. Эмээ түүнийг халуун цайгаар дайлж "Миний хүү, гадаа шуургатай байна. Өнөөдөртөө энд хоноод яв" гэлээ. Баяраач талархан зөвшөөрч гэрийн зүүн талд харагдав. Шүн дунд баяраа зайжлагч эмээнэр сэрв. Хартал эмээ харанхуйд зэрлэг амтны цустай түүхийн махыг араатан шиг зулхааж идэж байлаа. Баярааг сэрхийг мэдсэн мэт эмээ аажмаар түн рүү толгоогоо эргүүлж цустай амаараа нэмсэглээд "Миний хүү, чи өсөж байна уу?" гэж ихэд халамжтай асуув. Баяраа хариулж чадалгүй хүшиж орхитол эмээ гартаа барьсан цустай хурц хутгаа баяраагийн хөл рүү аажмаар ортож эхлэв. Баяраагийн хамаг биений шар ус босч тэрээр гэрээс ухсахын гарлаа. Гадаа нүүр нүдгүй шуурч машин руугаа очихоос өөр зам түнд байсангүй. Тэрээр харанхуйд тэмтгчсээр машиндаа орж хаалгаа төвчин аврагдлаа гэж бодон гүнзгий амьсгаа автал. Машиных нь хянах самбар дээр түүний дөрөн дугуй дөрүүлээ хийгүү босныг илтгэх улаан гэрэл анивчиж байлаа. Тэрээр цонхоороо доошо шагаавал дөрөн дугуй нь хурц мэсээр сийжигдэж тас татуулсан байхыг хараад хамаг найдвар нь тасрав. Яг тэр мөчид цонхны цаана эмээ зогсож байх бөгөөд амнаас нь амтны шинхэн цус гоожиж нүд нь улаанаар гялалзсан. Эмээ хурц хумсаараа шилийг нь аажмаар маажин "Миний хүү, гадаа их хүүд. Би зүгээр